тоонууд жоохон зөрөөтэй. Өчигдөр шөнө орой 11 цагийн орчим бас нэг сайт харж яхад бол 16 хүн нас орсон гэж тоо яваад байна лээ. Одоогийн байдлаар бол яг одоо нас орсон хүний тоо бол 6. Урд нь бас нэг 62 настай бурхан болчлаа. Тийм учраас энэ тоогоо нэг яг нэг мэдээлэл өгч байгаа газар бол чиглэл хэрэгтэй байна. За одоо энэ ямар арга хэмжээ авч нөхөр ямар ч байсан одоо 3 лабораторих бол өчтөр уржтар бол гарцсан. Түлшинтэй холбоотойгоор ямар нэгэн тийм асуудалгүй гэдэг нь гарсан. Гэхдээ бид нар энийг ер нь баталгаажуулахын зүйтэйгээд 3 улсад явуулсан байгаа. Солонгосод, Хятадд, Оросын холбооны улсад явуулсан. Тэр шинжилгээний хариуг одоо хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой байна уугүй юу гэдгийг эхлээд мухруулах хэрэгтэй байна. Сая бас энэ химийн хүрээлэнд тэр талаас нь шинжилгээ хийх гэдэг бас өгчлөө. Ялангуяа тэр нэг одоо цардуул гэдэг шүү дээ. Тэр бодис гаднаас орж ирж байгаа. Тэр чинь яг стандарт нийцсэн бодис байна уугүй юу гэдгийг өшөө ахиад тодорхойлоход химийн хүрээлэн рүү явуулчихлаа. Мал түлшийг анхуул дүрлэхэд одоо энгийн зууханд одоо яаж болохгүй гэдэг, хэрэгж болохгүй гэдэг зөвлөмжийг мэрэгчнүүд өгч байгаа тийм юм. Тийм мэдээл бас байгаа. Хотын даргын тийм одоо захирамж гарсан гэж байна. Гэхдээ тэрийг бас тодорхой болох хэрэгтэй. Урд нь бол нэг хүн ийм захирамж гарсаар байтал компани захирал нь бүх төрлийн зуухан таарна гэж хэлээд ингээд одоо бас буруу мэдээлэл өгчлөө гэсэн юм явж инлээ. Одоо энийг бас тодорхой болох хэрэгтэй. Бүх төрлийн зуухан таарна гэж хэлсэн юм уу юм уу? Ер нь бол энэ би өөрөө бас явж үзсэн. Өөрийнхөө хороонд дэр Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 15 дугаар хороонд тэр төлж байгаа айлуудаа очиж уулзсан. Тэгэд бол тэр төслийн зуухан дээр ямар ч асуудал алгадаж байгаа. Ханам пэйшентэй айлд бол жоохон хүнд байна гэдгийг хэлж ирсэн. Тэгээ одоо тэгэхээр хэрвээ үнэхээр ханам пэйшентэй айлд одоо энэ таарахгүй байгаа бол одоо тэрийг зогсоох хэрэгтэй л дээ. Ханам пэйшентэй айлд одоо яах вэ? Тэр нүүрсээ төлөх юм уу эсвэл одоо өөрчлөх юм уу? Энэ туршиг одоо үйлдвэрлэхээс өмнө энэ бүх судалгаа шинжилгээг хийж болоогүй юм уу? Яг ийм асуудал өрнөхөр ийм асуудлыг одоо ярьж байна л да. Тий, энэ дээр яг дутуул ажиллаж байна бид нар. Уг нь бол судалгаануудыг хийсэн, туршсан, энэ одоо болж байна гэж үзсэн. Гэхдээ л дутуу ажилласан гэдгийг л энэ харуулж байна.